Бөмбөр хөрөнгө оруулагч подкастын маань 10 дугаар та бүхэндээ хүрэхэд бол бэлэн болсон байна. Манай подкаст бол хүмүүс яаж өөрийнхөө хөрөнгийг арвижуулах уу, яаж хадгалах уу, эргээд өөр ширтээ хүмүүс байвал яаж энэ өөр ширнээсээ гарах уу, мөн цалингийнхаа хажуугаар яаж хөрөнгө оруулагч болж орлогоо нэмэгдүүлэх вэ гэдэг ийм асуулттай, ийм хүсэл эрмэлзэлтэй хүмүүст мэдлэг өгөх зорилготой ийм подкаст билээ. Тэгээд энэ өнөөдрийн 10 дугаар дугаарын зочноор МИК компани буюу бидний хэдийн таньж мэдсэн ипотекийг шийддэг энэ байгууллагын гүйцэтгэх захирал Ган Толго бол оролцож байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч өнөөдрийн подкаст маань оролцож байгаа Ган Толго танд баярлалаа. За баярлалаа. Урьж оролцож бас баярлалаа. За ингээд сая шинэ жилийн үед маш их шуум тарьсан нэг асуултаар эхлэе. Улсын их хурлын гишүүн яг хэлсэн байсан 5 байр авсан 12 мянган иргэн байна гэдэг. Нэгдүгээрт асуулт энэ үнэн үү? Хоёрдугаар асуулт хэрвээ энэ бодит биш худлаатай байвал яг ийм ипотекийн зээлэнд буюу 6%, 8% хамрагдаад 2 муу 3 байр авсан эсвэл магадгүй 5 байр авсан хэдэн хүн байгааг та яг статистик тоогоор нь эргэлзээг тайлахын тулд хэлж өгөөч. Яг цагаан сарын өмнө тийм зурагтай тийм мэдээлэл бол сошиал хуудасаар нэлээд явсан. Тэгээд надад бол 2 юм толгонд орчихсан. Эхнийх нь болохоор би их сурвалжин тэр мэдээллийн дор их сурж байгааг учраас хаанаас гарсан тоо юм бол доо гэж бодсон. Яг тэгэхээр их хурлын гишүүний ингээд зураг тавьчихсан тийм мэдээлэл явахаар ч бас тэр чинь ингээд хүнд бол маш их үнэмшилтэй орж ирнэ. Хоёрд нь болохоор би ингээд 12 мянган 5 орон сууц авсан бол тэр чинь ингээд 12,500 хүртэл 60 мянган байр. Гэтэл бид нар одоо ингээд энэ хөтөлбөр хийснээс хойш 12 дахь жилдээ явж байхад нэг 140 мянган байрыг л одоо нийтдээ арилжааны одоо нэг 10 хэдэн банк одоо бол 9 байгаа тийм дамжуулж гаргаад л юм байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тоо бол яаж ч боцсон бол хиймэл тоо байсан. Тэгэхээр гэхдээ нэгэнт ингээд шүүм тарьсан учраас манай байгууллагууд би тэр бүх тоонуудаа одоо өгдийн сан байгаа шүү дээ. Зээл авсан тийм өгдлийн сангаа шүүгээд тэгээд үнэхээр яг тэр журмын дагуу батлагдсанаас хойш 5 битгэл 2 удаа байр авсан зээлгч гарч ирээгүй. Ерөөсөө энэ иргэнд нэг зээл олгоно гэдэг журам гарснаас хойш зээл авсан иргэдийн хувьд ерөөсөө нэг л зээлтэй. 2 зээл авсан хүн байхгүй, 3 зээл авсан байхгүй. Энийг тодруулаад хэлэхэд ипотекийн 140 мянган иргэн авсан байна. Энэ дотор 2 байр ипотекийн зээл авсан нэг ч хүн байхгүй гэж ойлголоо. Тий, журам одоо засгийн газраас тэгж журамснаас хойш. За, тэр нь хэдэн оны хэдэн сар? 2016 оны 10 сараас хойш. За, тэр журамд өөрчлөлт орсноос хойш. Өмнө нь яасан бэ гэхээр энэ хөтөлбөр маань 13 оны 6 сард ингэж яригдаад за нэг 14 оны 1 сараас эхэлж зээл гарч ирсэн гэж бодъё л да тий. Тэгэхэд энэ хооронд бол тийм хязгаарлалт бол байгаагүй. Энэ хооронд буюу 13-аас 16 оны энэ 3 жилийн хугацаанд бол нийтдээ нэг 64 мянган хүн зээл авсан байдаг. Энэ дотроос бол 1558 иргэн 2 зээл авсан. 2 зээл авсныг би дахиад тодруулъя дөхөө. Яаж 2 зээл авч болох вэ гэхээр нэг хүн нэг өрөө байр авчаад томруулахын тулд тэрийгэ зараад буцаад ипотекийн зээлд дараа чи 2 дахь өрөө байраа авсан 1558 байна уу? Эсвэл эхний зээлээ авчаад 2 дахь зээлээ аваад 2 ипотекийн зээлтэй 1558 хүн байна уу? Наад чинь тийм зөв асуулт байна. Яг тэгэхээр энэ 1558 иргэн чинь өөрөө бол тухайн нийт зээлдэг чинь 2.3 байхгүй. Тэгэхээр эдгээр зээл яг үнэхээр ингээд зэрэг ингээд 2 ипотекийн зээл төлөөд яваад байсан юм уу? Эсвэл төрүүлж авсан байраа зараад нөхцлөө сайжруулад авсан юм уу гэдэг тэр статистик харах бидэрт байхгүй даа. Гэхдээ бид нар ингээд ерөнхийдөө ингээд зүцэлж үзсэн. Тэгэхээр чинь 1558 хүний бараг 1050-д нь болохоор орон сууцад томруулсан бил. Тэгэхээр одоо таны нэг анхны гипотезтэй нэг 40 м² байжгаад тэрийг зараад дахиад нэг 50 ч юм уу 60 м² тийм орон сууц авсан байх магадлал маш өндөр юм бил.
Тэр 1558-аас нь 1050 60 орчимд гэсэн юм байна шүү. Тэгээд одоо орчноос сайжуулсан. Дээрээс нь хөдөө орон нутгаас бас нүүж ирсэн усуд бас байлаа. Ер нь бол нэг 3 төрлийн. Тэгэхээр хөдөө орон нутагт байдаг байраа зараад хотод ипотек хамрагдаад авсан байна шүү дээ. Тэгээд яг хуу зүгээр эндээс одоо ямар сургамж авж байгаа вэ гэхээр би ер нь иргэд ингээ аливаа юм сенсацтай мэдээллийг одоо сошиал ертөнцид бол тэр мэдээлэл бол өдөр болгон л зөндөө гарч байгаа шүү дээ. Тэгээ манай иргэд жоохон хэрсүү байгаад одоо их сурвалжийн сайн яаж авах хэрэгтэй. Тэгээд мэдээлэл тавьж байгаа хүмүүс ч гэсэн их сурвалжаа заавал тавьж явах зүгээр юм л. Тэгээд яг ямар их сурвалжаас одоо эсвэл ямар мэдээлэлс тэгж тавьсан нь сайн мэдэхгүй. Ойлголоо. Яг өнөөдрийн та бит хоёрын хийж байгаа энэ подкастын бас нэг зорилго бол яхахгүй иргэддээ санхүүгийн мэдээлэл өгөх замаар альва зүйлийг ингэж давхар бодож хэрсүү үзүүлэн ханддаг болох ийм зорилготой бас манай подкаст байгаа шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгвэл та сая ингээд 140 мянган хүн нийт одоо 2012-3 оноос хойш ингээд ипотекийн зээлэнд хамрагджээ. Эдрээс хэдэн одоо аль хэдийн ипотек төлөө дууссан хүмүүс вэ? Одоо яг нөгөө existing буюу яг одоо төлж байгаа нь хэд байгаа вэ л гэж асууж байна. Тэгээ яг одоо бол энэ хөтөлбөр эхлснээс хойш 140 мянган авсан. Одоо бидний багцд бол нэг ойролцоогоор 70 мянган зээлдэгч, 74-5 мянган зээлдэгч зээл идэвхтэй байгаа. Тэгэхээр тал нь бараг төлөгдөд дууссан гэсэн үг. За тал нь бол төлөгдөд дууссан. Тэгвэл дахиад асуух асуулт нь би ингээд өмнө нь 2 өрөө байр ипотекээр авцсан төлөө дууссан 70 мянган хүний нэг нь вэ. За тэгвэл би дахиад байраа томруулаад гэхдээ 80 м квадрат дотроо дахиад ипотекийн зээлд хамрагдаж болох уу? Болох уу? Тэрийг бол нээлттэй байгаа юм биш үү? Тэгэхээр дахиад 2 өрөө байртай хэрнээ одоо 3 хүүхэдтэй болчлоо те нэг өрөө ялцчихгүй хэрэг болж штэ. Тэгэхээр нэмээд бол материалаа өгөөд хөөцөлдөж болох нь шүү дээ тий. Зөв. За одоо яг өнөөдөр ингээд гадуур иргэдтэй ингээд уулзаад явхад байрны хэрэгцээ үнэхээр их байна. Тэгээд асууж байгаа асуулт нь энэ онд 2026 онд хэдэн ипотекийн зээл гарахаар төлөвлөгдөж хүлээгдэж байгаа вэ? Ер нь одоо танай компани бол Монгол улс ч төлөвлөдөггүй шүү дээ. Төлөвлөхгүй зүгээр л ингээл урсгалаараа тийм. Тэгэхээр энэ тоог уул нь хаанаас гарах вэ гэхээр бодлогын ямдуудаас дээр тоо гарах хэрэгтэй. Жишээлбэл хот байгуулалтын ямнаас. Жишээлбэл одоо энэ жил хэдэн мянган орон сууц ингээд ашиглалтанд орох гэж байгаа вэ? Тэр ашиглалтанд орж байгаа орон сууцтай холбоотой борлуулалттай холбоотой ипотекийн санхүүжилт нь хэрэг мөнгө хэрэгтэй байна. Метр квадрат нь ойролцоогоор хэдээр борлогдохгүй эдэр гэдэг тийм. Энэ чинь дандаа судалгааны юм дахгүй. Тэгээд яг энэ статистик бол харах юм байдгүй. Албан ёсны их сурвалжаас. Зүгээр бид нар бол тоог нь өнгөрсөн хугацааны тоогоор бол баримжуулж болж байна. Өсөлтийн. Тийм. Сүүлийн 2-3 жил бол дунджаар нэг 40 мянган 40-45 мянга ч юм уу та орон сууц ашиглалтанд орж ирсэн байна. Одоо статистикийн 12 эмээс ингээд шүүж үзгээд та. Тэрний 50% нь буюу 20 мянган ойролцоогоор моргчийн зээлээр зарагддаг, борлуулагддаг. Албан ёсны одоо санхүүжилтэр гэсэн үг. Нөгөө 50% нь болохоор албан бус санхүүжилтэр ямар нэгэн байдлаар борлогдсон юм шиг байна. Тэр статистик бас мэдэхгүй. Тэр бол саарл. Тэр таны хэлдгээр бартераар зарагдсан байж болно, бэлэн мөнгөөр авсан байж болно. Эсвэл нөө барилгын компаниуд нэг хувь лизинг гэдэг борлуулалт хийсэн шүү дээ өөрсдөө. Тэрүүгээр зарагдсан байж болно те. Бидний мэддэг тоон болохоор за энэ 20 мянган зээлдэгч нь ямар ч бас ипотекийн зээл авсан байна. Монгол улсад бол 2 төрлийн ипотекийн зээл байна. Одоо энэ төрийн хэрэгжүүлж байгаа энэ 6% зээл. Тэгээд арилжааны банкуд өөрсдийн их усөрөө олгодог зах зээл үүтэй зээл. Энэ 6% хүүтэй зээл бол нэг жилд нэг ойролцоогоор нэг 7-9 мянган зээлдэгч авдаг. Тэгээд үлдсэн нь болохоор зах зээл үүтэй зээл байхгүй. Тэгэхээр одоо 40% гэсэн үг шүү дээ ойролцоогоор. Тэгэхээр одоо би энэ жил бол жишээлбэл 2026 онд бол төсөөллөөр бол нэг 10,000 хүн 6% зээл авах болоо гэсэн төсөөлөлтөө тий. Өмнөх жилдээ ингээд. Гэтэ энэ санхүүжилтанд байж ч та. Тэгэхээр урд нь бол одоо нэг ковидос өмнө дараа гэж ярил л да. Ковидын өмнө бол ойролцоогоор 500-аас 700 тэрбум төгрөг жилд санхүүжилт хийж хахад бол очер байдгүйсэн. Очер хизэнээс бий болсон бэ гэхээр юуны
хоёр хүчин зүйлт айгүй нөлөөлж байгаа. Эхнийх нь болохоор нөгөө 8% зээлийг 6 болгож бууруулсантай холбоотой эрс нэмэгдсэн. Тэгээ өрхөө орлого одоо жишээлбэл сая 800 дунджаартай бахад 8% зээл ингээд төлөлт ингээд бахад болдог байсан бол 6 болсон чи сая 200 буурсан. Тэгэхээр чи нөгөө өмнө нь зээлийн шалгуур хангахгүй байсан эргээд хангалттай болоод ирэнгүүт тэд нар чи ингээд хүсэлтийг ингээд эрэлтийг нэг бий болгож байгаа. Хоёрд болохоор метр квадрат үнэ өсөлт. Одоо ковидоос хойш замбрааг үнэ өссөн байна те. Одоо юу гэдэг хөтөлбөр эхэлж явах үед одоо 2014 онд метр квадрат ойролцоогоор нэг сая 500, сая 800 байлаа шүү дээ. Одоо бол ингээд дунджаар бол нэг 3 сая 500 ч юм уу те. Яг уу доллараар ингээд тооцсон бол адилхан $1000 гадах шүү. Яг ингээд доллар термсээр бол үйл хөдлөх хөрөнгө өсөөгүй. Гэхдээ манай төгрөг маань өөрөө ингээд ханшаа алдсантай холбоотой. Тэгээд төгрөгийн ханшны одоо энэ уналтын чинь өрхийн орлого бол гүйцэтгэв шүү дээ. Өрхийн орлого өсөлт. Тэгээд бид нар чинь инфляц бас нэлээд өндөр дүнтэй байгаа те. Тэгэхээр энэ дараагийн хүчин зүйл болж байгаа. Тэгэхээр санхүүжилтийн хэмжээ маань томорсон гэсэн үг. 500-аас 700 тэрбум төгрөг жилд болдог байсан бол одоо ингээд их 1.2 их найт төгрөг. Уул нь байрныхын тоон ижил байгаа гэдэг. Тэгэхээр хэмжээгээр. Нөгөө талд нь одоо эрэлтийг одоо гүйц санхүүжүүлж чадахгүй басны шалтгаан нь болохоор их усрын хомсдолтой байгаа юм л да. Тэгэхээр орон сууцны санхүүжлийн зах зээл дээр одоо тулгарч байгаа хамгийн том асуудал бол би бол хоёр асуудал гэж хардсан. Гэхдээ түүний нэг нь их усрын асуудал байхгүй. Мөнгө хаана вэ? Мөнгө. Тийм. Монгол банк хөх юм уу, засгийн газар хөх юм уу? Энэ шинжилгээний талаар хоёулаа дараа нь ярина. Гэхдээ нэг нь бол их усрын асуудал, нөгөөх нь бол нөгөө бодлогын асуудал. Бодлогын асуудал. За аль альнийг хоёулаа нөгөө реформын ингээд сүүл рүүгээ жоохон ярьчих. Одоо болохоор яг энэ иргэд үнэхээр ингээд бас зээл авах гад хүлээж байгаа олон хүн байна. За тэгээд гадуур одоо их сурвалжаа би бол дурдж чадахгүй. Гэхдээ 2 жилийн ойчир үссэн байна. Энийг банкуд өөрсдөө хэлж байгаа шүү дээ. Банкуд бол өөрсдөө хэлж байгаа. Тэр үтгэл одоо зарим банкнууд бүр 3 жилийн ойчир үслээ гэж хэлж байгаа. Өмнө нь зээл одоо ингээд хүсэлт өгөхөд хэрвээ санхүүжилт их усар байхгүй бол хүсэлтийн авахгүй заачдаг байсан. Энийг болоод бүртгэдэг болсон. Очерт оруулж эхэлж байна гэсэн үг тийм. Мөнгө байхгүй ч гэсэндээ одоо юу гэдэг дараа нь их усар орж ирэхэд зээл чи өгнө гэдэг. Тэгээ одоо бид нар бас нэг статистик болж байгаа гэсэн үг. Гэхдээ энэ статистикийг бас наривчлж харах хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо боломж би бол жишээлбэл ингээд 6% зээл авах гэж байгаа иргэний хувьд болохоор би зөвхөн нэг банктай харьцахгүй би ингээд хэд хэдэн банктай харьцдаг гэж болно шүү дээ. Тэгэхээр би ингээд 3 банкнд очиод бүртгүүлж болж байгаа байхгүй. Би очерт орё л тэгээд. Тэгэхээр энэ 2-3 жилийн очерт байгаа энэ усууд чинь давхцсан тоо байх магадлал бас их өндөр байна. Надаас бүр яг асуусан асуултыг би танд одоо уламжлая. За. Би ингээд ипотекийн зээлийг авах гэсэн юм аа. Урьдчилгаа 50-60 саяг бол бэлтжлээ. Би 2 банкнд хүсэлтээ хүү нэг банкаараа дагнаж авсан нь илүү хурдан уу гэж асуусан. Таны бодлоор. Энэ дээр бол би тэхэн зөв гэж бол хэлж чадахгүй. Мэдээж хувийн талаас бол өөрөө харьцдаг хамгийн сайн харьцдаг банкн дээр л очих зөв шүү дээ. Яг тэгэхээр чамд зээл олгож байгаа тэр банк чинь бол чиний орлогыг судалдаг, чиний нөө цалин чинь тэр банкаар дамжиж очдог байх юм бол юу гэдэг тэр нөө ипотекийн зээл авах чинь илүү төхөмтэй байхгүй. Тэгэхээр цалингаа бол хүн 2 банкаар зэрэг авна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр би бол ер нь цалингаа аль банкаар авч чинь тэр банкндаа л очил хандуул их зүгээр. За бас нэг хүн надаас асуусан юу гэж асуусан бэ гэхээр би ингээд 30% дээрээ бас зээл авч болох уу? 30% дээрээ ингээд нэг өрөө байр байна. Би энийгээ зараад 30% бүрдүүлж болно. Тэгтэл одоо хизээ ипотек авах нь мэдэгдэхгүй байна. Тэгэхээр ингээд энэ байраа барьцаалаад бараг одоо 100% зээл авах юм боломж болцоо байна уу? Энийг таны бодлоор юу гэж бодож байна? Энэ зөв үү, буруу юу? Мэдээж энэ шийдвэрүүд бас банкнаас хамааралтай байх бах тий. Яг бид нар бол ипотекийн зээлийг ерөнхийдөө иргэдэд олохдоо бол Монгол банкнаас гаргасан ерөнхий тэр нөө журам гэж байна. Тэр журам дээр заасан тэр хязгаарлалтуудыг бид нар ерөнхийдөө мөрдүүлдэг арилжааны банкудад. Өнөөдрийн байдлаар бол одоо тийм хязгаарлалт бол байхгүй. Өөрөөр хэлбэл хэрвээ та өөрөө байр өмчлсөн тэр нь одоо гэрчлэгийн таны нэр дээр байгаа бол тэрийг ингээд урьдчилгаа төлбөрт ингээд барьцаа болгож тавиад тэгээд зээл авах боломж бол байгаа.
Тэгэхээр банк бол 100% санжуулж болно. Гэхдээ хамгийн зээл өгч нь 2 байр барьцаалах нь шүү дээ. Нэг 30% нь нэг өрөө байрыг нь. Тэгээд нөгөө нэг зээл төлөлт чинь ингээ 30%-аас хүрэхээр нөгөө нэг барьцаасан байрыг чинь чөлөөлөд өгдөг. Нөгөө төлөлт нь хэрч дэхтэй хоодно л та тий. Ер нь бол тий 30%-ийн төлбөр үндсэн төлбөр бол бас нэлээд одно. 20 жилээр авна 25 жилээр авахар ч мараг талд нь үрж иж бараг л тэр хавцаа болох байх шүү. За би нөгөө судалгаанууд уншиж ирсэн. 2 жилийн өмнө нэг яг судалгаа уншсан. Тэгээ тэр ямар судалгаа уншсан бэ гэхээр 8%-аас одоо ингээд ипотекийн зээл 8%-тай байжгаад 6% руу ороход таны төрөний хэлдгээр сая 800-ийн орлоготой хүмүүс ипотекийн зээл авах боломжтой байсан бол буураад сая 200-ийн хүмүүс орж ирж штэ тэр дундх хүмүүс. Тэгсэн чинь бид нэр магадгүй одоо бодлогогүй нэг харгаан тэр бол бах. Юу вэ гэхээр байрны үн өсөд хизээ буцаад нөгөө сая 800 дээр очсон байх гэхээр байрны үн 17%-аар өсөхөд 8%-ийн зээлээс 6%-ийн руу буулгахад орж ирсэн нөгөө орлогын боломж нь бүрдсэн айлууд бүгдээрээ гараад ирж байна. Тэгэхээр нөгөө байрны үн чинь 17 байтугай өссөн байхгүй. Тэгэхээр эргээд энэ уул нь их зөв бодлого гаргасан, зорилго нь зөв. Гэхдээ импакт нь буюу үр нөлөө нь газар дээр очихороо тэр хүмүүсийг буцаад байрны үнийн өсөлтөөр буцаад нөгөө авах үр орлогын харьцаанд дийлэхэргүй ийм нөхцөлд аваачаад орчиж байгаа байхгүй. Тэгэхээр надад чи юутай яг үнэлдэ би одоо жишээлбэл зөвхөн 8% зээлдэгч нарыг багцыг нь тусна ингээд дундчлаад үзэхээр сард дунджаар нэг 550,000 төгрөг төлдөг байхгүй. 6%-ийн сүлд одоо 2020 оноос хойш одоо нөгөө 6% зээл гарснаас хойш зөвхөн 6% зээл авсан зээлдэгч нарыг ингээд сард хэдэг төлж байгаа ингээд дундчлаад үзэхээр 680,000 төгрөг төлдөг. Тэгэхээр анх бол хүү бууруулахад бол юу гэж тайлбарлаж байсан бэхээр хүү буурж байгаа одоо өрхийн нөгөө өрийн дарамтыг бууруулах зорилгоор хүү бууруулж байна гэдэг нэг хүчээр хийсэн зүйл байхгүй. 8-ыг шууд тас гэл 6 болгоод. Тэгээд тэрний нөгөө нэг үр дүнд нь юу болсон бэ гэхээр 8% 6% зээлдэгч одоо 8% зээлдэгчээс илүү сарын төлөлт нь илүү байна. Тэгэхээр яг таны одоо гаргалгаач бас логик гаргалаа зүйл байна л да. Метр квадрат үн ингээд өссөн. Гэтэл энэ метр квадратын үн одоо жишээлбэл яг бодит өсөлтөө, хиймэл өсөлтөө ер нь бол бид нар зах зээлийн нийгэмд амьдарч байгаа учраас метр квадрат хэдчиж болно ер нь бол. Гэхдээ энэ засгийн газрын хөтөлбөр зорилтод бүлэг чиглэсэн ийм юм бол тодорхой барилгын тэр энэ хөтөлбөрийн хүрээнд орон сууцаа заруулах байгаа компаниудад тэр өөрөө юугаар тавьж болно шүү дээ. Шаардлага тавьж болох байхгүй. Тэ метр квадратын тэр тэгээд барилгын төсөв гэж байдаг шүү дээ. Тэ одоо юу гэдэг аливаа метр квадрат бид нар бол метр квадратын үнэлгээгээр мэдж байна. Гэхдээ барилгын төсвийг нэгэ задлаад үзэх юм бол тэр каркас ойролцоогоор нэг зардын 30% тэ. Тэгээд дотор засал масал гэхээр бас нэг дахиад 30% ч юм уу тэ. Дахиад нөгөө 30% нь болохоор захиргааны зардал буюу тэр ажилчдын цалин байлаа юу гэдэг тэ. Нэг ийм хөө бүтцтэй. Тэгэхээр бид нар энэ барилгын төсвөөс нь ингээд бас анализ хийж болно шүү дээ. Хаана өсөлт бий болоод байна те. Магадгүй тэр нөө гаднаас бид нар импортоор барилгын материалууд авдаг учраас тэнд ингээд ботлнек үүсээд тэгээ тэндээс ингээд зардлын өсөлт гараад байна. Хэрэг гэх юм бол одоо тэр хил гайдлын тэр нэвтрүүлэх чадамжийн энэ юм дээр ингээд төр бодлогоороо шийдэл бас гарч болно. Эсвэл тэр нэг цемент буюу тэр каркас буюу тэр цемент арматурын үн ингээ өсчөөд үн өсгöd байна уу те ингээ анализ хийх хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр ажлыг одоо ахаал хэн нэг нь хийх хэрэгтэй. Тэ. Мэдээлэл нь болохоор хувийн хвшилт бол тэр мэдээлэл бол ерөнхийдөө нэгдсэн байдлаар нэг хайх тэр юу бас аксес байдгүй шүү дээ. Тэр чинь нэг төрийн нэгдсэн мэдээллийн санд орж байгаа. Нөгөө талд нь барилгын хөгжлийн төвчлөө бас нэг яамна хажууд нэг агентлагууд тэр хийж болно. Удирдал болгон үнийн судалгаа гаргал те. За одоо бол нэг удирдал болгон хаашаа хагас жилийн удаа ч юм уу те. Ерөнхийдөө метр квадратын дундч нь бол ийм байх юм байна гэдэг прокси те барилгын төсөн мөсөнд тооцож үзээд одоогийн зах зээлийн үн ханшаар те цэм зурм хэд байх юм
арматур хэд байх юм те. Импортын барааны галын бүх үнийн юмд нь бага шүү дээ. Статистикууд нь. Тэгээд ингээд зарлаад ах юм бол барилгын компаниуд ч гэсэндээ ерөөхдөө бол дээрээс хамгийн гол иргэд мэдээлэлт болох. За ер нь бол нэг яг Монгол улсын стандартын дагуу баригдсан барилга нэг иймэрхүү метр квадрат нь бол яг одоогийн зах зээлийн аншаар бол иймэрхүү байх юм байна. Гэхдээ тэнд авж байгаа барилга нь ингээ 2 дахь үнэтэй гэж болно. Тэр бол өөрөө чинь сонголтын асуудал байна. Тэгээд өрхийн орлого нь тэрийг яаж хүлээж авах вэ те? Хамгийн гол нь миний хэлэх гээд байгаа зүйл нь болохоор тэр барилга үнэтэйдээ буруу юм биш. Гол нь нэг бодлогын тэр нэг зохицуултууд буюу мэдээллээр ингэж хангах. Иргэдэд мэдээлэлээр хангах. Тэр функц нь ажиллаад ах юм бол аянда метр квадрат өнүүд ч гэсэндээ ерөнхийдөө буурах боломжтой. Гэж бодож байна. Одоо нэг 3-4 асуултыг шууд ингээд товч ингээд асуучих юу гэхээр бас хүмүүс ингээд асуугаад байгаа. Ер нь микро ингээд хаан банкнаас, гас банкнаас ингээд багц шилжлээ гэхэд хэр удаж мик тэр шийдвэр гарч байна. Тэрийг л хүлээсэн хүмүүс их биш. Яг хөө тэр хүлээж авах шалтгаан юм юм. Миг худалдаж авсны дараа нөгөө 6% ингээ бандан бодохгүй. Дараагийн 20 жил санаа зовлтгүй. Хэрэг бид нар ямар нэгэн байдлаар худалдаж авахгүй буцаах юм бол тэр 6% зээл маань зах зээлд хөрвөөд зах зээл үүтэй болдог. Нэг банкны ипотекээр явна гэсэн үг. Ипотек болно. Миг хизээ буцаадгүй гэхээр нөгөө Монгол банкны тавьсан шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй байх юм бол бид нар худалдаж авдаг буцаадаг. Тэнд одоо хамгийн чухал үзүүлэлт нь болохоор өөр орлогын харьцаа 45-аас бага байх хэрэгтэй. Тэгэхээр нэг зээл тухайн үед зээл авч байхдаа бол харьцааг нь хангуулчаад дараа нь чи банкн дээр нэг доорж 3 сар байх хэрэгтэй. Тэрийг season гэж ярьдаг байхгүй. Өөрөөр хэлбэл банкн дээр 3 сар байлгах шалтгаан энэ зээл ерөнхийдөө төлөгдөж гэнэ үү төлөгдөхгүй нь гэдэг түүхэн одоо юу юм бас харах зорилттой. Track record үүсэн тий. Яг тэгвэл бид нар чинь сайн чанартай одоо мөнгө урсгалыг багцлах хэрэгтэй. Хуулиараа тийм. Тэгээ энэ хооронд иргэд маань өөрөө одоо жишээлбэл ахаад нэг утас авчдаг ч юм уу эсвэл машин авдаг ч юм уу тийм. Ингээд ахаад банкн дээр үр тавих юм бол тэр чинь 45-аас нэвтрээ явчихна. Арижаны банк бол хувьд бол 60 илүү 65 билүү хүртэл зөвшөөрдөг шүү дээ. Банкны зээл бол манад зарагдж байгаа зээл болохоор яг тэр 45% дотор байх хэрэгтэй. Энэ хамгийн том шалгуур үзэл. Тэгвэл энд одоо үзэж байгаа үзэгчдээ шууд хэлэхэд хэрвээ та бүхэн маань микээр 6% ипотекийн зээл авахар материалаа өгөөд банкн дээр хүлээгдэж байгаа бол ямар нэг зээлийн нэмж аваад хэрэггүй байна. За авч болно. Бидний багцлах үед нь буцаагаар зээл төлсөн л байх хэрэгтэй. Тийм шаардлага тавигдана. Хоёрдоо таны асуулт чинь хариулна нөө гол асуулт чинь хэр удтай юм бэ гэсэн шүү дээ. Тэгээ бид нар бол ойролцоогоор ингээд жилд нэг 3-аас 2-оос 4 удаа худалдаа авалт хийдэг банкуд. Тэрийг бол хугацааны эхэнд ингээд бүх банкуд руу захиа явуулаад за бид нар одоо худалдаа авалт хийх чинь та нар ингээд хэдэн зээл биднэрт зарах боломжтой байна. Тэрийг шалгуул гэдэг. Тэгэхээр зээлийг шалгаж байгаа 2 дахь шинжилгээ гэж бид нар ярьдаг. Мэргэжлийн нэр том нь зээлийг ингээд шалгаж байгаа яг банкны эдийн засаг шиг шалгадаг байхгүй. Нөө нэг гол тэгж шалгаж байгаа шалтгаан нь болохоор эн чинь төрөөс хэрэгжүүлж байгаа хөтөлбөр учраас тэр тавьсан шаардлагуудыг хангасан хүнд зээл болгосон байна уу үгүй юу гэдэг бид нар давхар шалгатай. Тийм ч учраас хоёулаа ярианы ихэнд ингээд журам батлагдсанаас хойш 16-наас хойш 2 удаа зээл авсан байхгүй. Одоо давхар 2 зээлтэй байхгүй. Тэрийг бид нар мөрдүүлж ажиллаж байна л гэсэн. Энэ ажил маань бол ойролцоогоор 1 сар үргэлжилтэй. Бид нар бол нэг худалдаа авалт хийхдээ нэг дунджаар 1000-аас 5000 зээлдэгчийг багцлж авдаг учраас тэр нэг дор зээл болгоныг нэг нь шалгадаг. Одоо бас яг AI гэдэг сайхан болж байна л да. Автоматжуулах юм бас хийгдэж байгаа. Гэхдээ ер нь бол энд бол ойролцоогоор 1 сар. За дараа нь хүнлэнгийн нэг шалгалт бас оруулдаг. Санхүү болон хуулийн. Тэгээ бид нар өөрсдөө шалгаж авчаад өөрсдөө шалгаж авсан зээлүүдээ ахаад хүнлэнгийн хуулийн компани болон аудитын байгууллагаар ахаад шалгуулдаг. Тэд нар нь болохоор төвөрчл шалгатай. Одоо бидний шалгаж авсан зээл дотор нөгөө журмын шаардлага хангаагүй зээл байна уу байхгүй гэдэг. Давхар. Тэгээ энэ ажил маань ахаад 1 сар үргэлжилнэ. Тэгэхээр танаа дээр бол 2 сар шалгагдах юм байна. Банкн дээр дор хаяж нэг үйлрэл буюу 3 сар. Тэгэхээр 5 сар бол зарцуулдаг юм байна. Санхүү зохицуулах хорооноос бас зөвшөөрөл авнаа. Нөгөө SPV-ийн. Тэгээ SPV-ийн зөвшөөрөл аван тэгээд бүх нөгөө материалуудыг үзүүлнэ. Тэнд бол ойролцоогоор нэг дунджаар 1 сараас 2 сар бас шалгана. Тэгэхээр яг ер нь бол бидний хамгийн хурдтай багцлж байсан нь бол 4 сарын дотор. Хамгийн хурдтай Хамгийн хурдтай хийсэн.
Хамгийн удаан нь дунджаар бол 6 сар. дунджаар 6 сар. Дээрэс нь бид нар одоо тухайн зээл иргэний зээл манаас шалгагдчихж байгаа юугүй гэдэг бас иргэн өөрөө харах тэр боломж бас нээсэн байх хэрэгтэй. Веб хуудсан дээр танаа микийн веб хуудсан дээр байгаа тийм. Тэгвэл шалгуулаад ингээд байж болно. Өөрийн орлогын харьцаа 45-аас давчих юм бол танах багцаас ингээд мултарчих нь шүү дээ. Тэгэхээр хамгийн их гардаг дутагдал нь бол өөрийн орлогын харьцаан дээр алдаа гаргадаг юм байна. Өөр иргэдийн хувьд анхаарах хэрэгтэй зүйл. Даатгал. Ипотекийн зээл чи өөрөө нөгөө урт хугацааны зээл. Тэгээ журандаас ипотекийн даатгал гэдэг одоо энэ дээр эд хөрөнгөний бол амь насны даатгал гэдэг хоёр даатгал явдаг. Эд хөрөнгөний амь насны. Энийг хүмүүс хийлгдэг юм уу? Энийг болохоор яагаад вэ? анх зээл авахдаа болохоор энэ ч нэг шаардлага байгаа учраас иргэд бол хийлгэнэ. Хоёр дахь жилээс сунгадгүй. За. Тийм кейсүүд их байна. За. Тэгээд энэ ямар учиртай юм бэ гэхээр энэ ч нэг албан журмын даатгал биш, сайн дурын даатгал учраас одоо хуулиараа сайн дурах учраас тухайн иргэн бол бас би заавал даатгал галдаггүй штэ гэсэн маягаар хандж байгаа байхгүй. Энэ илүү одоо хүүдүүлж байгаа юм шиг та. Гэхдээ нөгөө талдаа болохоор тухайн иргэнийг одоо эд хөрөнгийн болон гэр бүлийг хамгаалж байгаа хамгийн сайн санхүү бүтээгдэхүүн ялцгүй даатгал байхгүй. Одоо бид нар түрүүн жилийн өмнө 2 жилийн өмнө нэг дөрвөн зам дээр нэг байр нэг том осол болоод та. Тэгэхээр нөгөө даатгалтай улсуудынх нь төлбөрийг ингээд гаргаж өгөө даатгалгүй буюу даатгал нь ингээд гэрээтэй мөртлөө хугацаанд дууссан улсууд ингээд тохирч байгаа байхгүй. Мэдээж өдөр болгон тийм кейс гарахгүй гэхдээ юмыг яаж мэдтгүү те. Тэгээд нэг хоёрд нь болохоор ингээд амь насны даатгал яагаад хэрэгтэй вэ гэхээр хэрвээ ингээд амь насны даатгалтай байж байгаад ямар нэгэн байдлаар зуурдаар ингээд үндсэн зээлдэгч өнгөрөхөд энэ гэр чинь тэр ганцаараа биш гэр бүлээр амьдарч байгаа шүү дээ. Тэг. Тэгэхэд даатгалын тэр компани бол тэр орон сууцны зээлийг ингээд хаах үлдэгдлийн төлөхтэй. Тийм бас нэг баг واخхой. Нөхцөл боломж байгаа واخхой. Гэтэл хүмүүс болохоор энийг сайн ойлгодгүй. Амь насны даатгал одоо юу вэ? Бид нар тийм мэдэхгүй байхгүй. Сураагүй, тийм сая суралцаагүй. Одоо манай даатгалын одоо салбарч одоо санхүүгийн зах зээлийн одоо нийтдээ хөрөнгөний одоо 1% хүрэхгүй тийм жижигхан. Одоо магадгүй өссөн байж магадгүй. Гэтэл ер нь бол жижиг байхгүй. Тэгэхээр иргэд даатгалыг ерөөсөө тэр ач холбогдлын нэг сайн ойлгодгоогоос болоод яг ийм кейс үүсгэхэд аюу хүнд байд. Яалтч нэг хууль гэрээ баасан гэрээгээрээ нөгөө нэг төлбөр төлжсэн үнэн ингээд төлж чадгаа байчаар байр чанаргүй зээл болно. Чанаргүй зээл болохоор байрыг хурааж аваад албатан дуудлага худалдаа худалдаад ингээд. Тэгээд нөгөө үлдсэн усуд маань яах вэ те гэдэг. Тэгээ энийг бас иргэд аюу сан бодох хэрэгтэй гэж байна. За та эдийн ингээд судалж явах зуур хамгийн өндөр настай хэдэн наснда хүн ер нь зээл авч болох юм бэ? 40 гараад магадл одоо буурдаг юм уу, 50 гараад өхөө болтг юм уу, болтг юм уу? Ер нь баримжаа юу вэ? Яг тэр эн чинь 20-25 жилийн хугацаанд авч байгаа шүү. Тий. Зөвхөн логик прагматик талаас нь харах юм бол банкуд бол жишээлбэл та тэтгэврт гарахаас өмнө зээл төлөгдөд дууссан байх гэдэг ерөнхий шалгуурыг банкуд бол өөрсдөө дотроо тавьд юм шиг байна. Нөгөө талдаа болохоор энэ зээлдэгч нь одоо манай нийт 8-6% зээлдэгч нарын насыг нь аваад үзэхээр 25-аас 40 хүртэлх насны улсууд болохоор нийт зээл авсан 140 мянган хүний чинь 80% нөтөх. 80. 50-60-таач авсан хүн байгаа. Тэнд дотор. Гэтэ цөөхөн. Уучлаарай. Юуны энэ насны хязгаар яагаад тавьж байгаа гэхээр зээл чи өөрөө банкнд буцааж эргэж төлөгдөх нөхцөлтэй учраас энэ зээл голдуу нөө цалингаар одоо өрхийн сарын орлогын голдуу цалин байдаг. Хин нэг хаа нэг ажилдаг. Тэгэхээр тэр цалингийн урсгал зогсох юм бол чи зээл яаж төлөх юм бэ гэдэг асуудалтай холбоотойгоор насны хязгаарлалтууд тавьд юм шиг байна. Нөгөө талдаа үндсэн зээлдэгч нь одоо ээж нь байж болно. Гэтэ хүн ч юм уу одоо охин ч юм уу те эсвэл хамаатан ч юм уу нөө давхар нөө хамтран зээлдэгчээр ороод тэгээд мөнгө урсгалыг ингээд харуулж чадах юм бол болно шүү дээ. Тэнд бол тийм хязгаарлалтууд байх болохгүй гэсэн залтууд байна. Тэгэхээр яг 40-45 гэсэн нас заасан юм бол байхгүй. Журанд бол байхгүй. Гэтэ ер нь бол банкуд өөрсдөө зээлийн одоо тэр эрсдлийг тооцож байгаа шүү дээ. Банкуд бие дааж шийдвэр гаргаж энэ зээлийг олгож байгаа тийм. Тэгэхээр банкуд өөрсдөө энэ иргэн зээл олох уугүй юу гэдг нь болохоор тэр нөө тэдний тооцоо судалгаа юу гэдэг нь тийм. Тэрнийхэн дагуу л хийж байгаа гэсэн. Би одоо жишээлбэл хэдийгээр мик бид нар ингээд
банкудтай ойрхон ажилладаг болж би одоо энэ хүнд ийм зээл өгөөч ч гэдэг юм уу те. Энэ зээл тийм оролцоо огт байдаг. Энэ чинь цэвэр тухайн банкны 100% бие дааж шийддэг шийдвэр байдаг. Тухайн банк. Тийм тухайн банкны асуудал. Зарим банк бол жоохон релакс гэж болно, уян хатан. Зарим банк бол аюу хатуу гэж болно те. Тэгээ тэр бол тухайн банкны өөрийнх нь одоо бодлогын шийдвэр. Тийм. Одоо та түрүүн яг хэллээ нөгөө төлж байгаа авж байгаа цалингаар нь ингээд орлогынх нь баталгаа гаргаж байгаа тооцож зээл өгж штэ. Тэгвэл нэг ийм асуулт байгаа. Яг иргэний асуулт. Би ингээд өөрөө нэг 4 сая төгрөгийн цалин авдаг юм аа. Тэгвэл ерөөсөө нийгмийн татгал төлдөг юм аа. Гэхдээ цалин маань ингээд нэг тийм цалин гэсэн утгатай банкнд орж ирдэг юм. Ипотекийн зээлэнд хамрагдах боломжтой юу? Боломжгүй юу? За шалтгааны хэлээ. Одоо Монгол банкны тэр журамд юуг заасан байдаг вэ гэхээр нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 12 сар тулсан байх хэвээр гэсэн нэг тийм шаардлага байдаг. Тэгэхээр бид нар нэг банк бол олгож болно магадгүй. Өөрийнхөө ипотекээр өгнө. Гэхдээ 6% бол боломжгүй. Маш ойлгомжтой байна. За энэ бас нэг иргэн асууж ирсэн. Ипотекийн зээлээ би өөр хүн рүү шилжүүлж болох уу? Тийм тохиолдол гарч ирсэн үү? Болдго юм уу? Болдго юм уу? Журам заасан юм уу? Заагаагүй юм уу? Уг нь бол тэр бол ер нь болдгүй юм. За. Монгол банк болон арилжааны банкудад ерөнхийдөө өөр хүн шилжүүлэх шаардлагатай бол тэр чинь зарж яана гэсэн үг шүү дээ. Тэгэх юм бол нэг тэр орон сууц албан ёсоор зарагдаад тэгээд дараагийн авах гэж байгаа хүн одоо шилжүүлэх авах гэж байгаа нь албан ёсоор зээл аваад тэгж явах хэрэгтэй. Одоо ном аль нь гэж тэрнээс бол биш дээ. Шилжүүлэхээс өөр арга баг. Түүнээс зээлийг шилжүүлж болох. Зээлөө шилжүүлж болох. Худалдаж авах гэж байгаа нөгөө мөнгөө төл тэр мөнгөө яг одоо явж байгаа зарчмаар дагнаа. Түүнээс шууд ингээд шорткат хийгээд богино замаар бол явах боломжгүй. За бас нэг ээж асуусан. Ипотекийн зээлэнд бол орсон. Тэгээд мигт шилжих үед нь декреттэй байвал миг энийг хүлээн зөвшөөрдөг юм уу? Эсвэл би эндээсээ мултарчих болов гэж асуусан. Хүлээн зөвшөөрнө шүү дээ. Хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр декреттэй байна гэдэг. Тэгээд гол нь тэр тухайн үед яг зээл авцсныхан дараа бид нар тэр нэг зээлийн банкнаас судалж авч байгаа учраас та. Тэр зээл авах үеийн баримтчил бид нар шалгаж байгаа юм. Тэгэхээр тэгээд гол нь нэг хүн декретээ аваад одоо юу гэдэг одоо ч 2 жил 3 жил хүртэл авах боломжтой л та. Тэгэхэд нөө хамтран зээлдэгч юм байж хэвчээ. Өөрөө үндсэн зээлдэгч болоод декреттэй болсон ч гэсэн хамтран зээлдэгч нь асуудалгүй мөнгөдөл явж явчихсан. Тэгэхээр нөгөө өөр орлогын харьцаагаа л харах нь шүү дээ. Тэр нь декрет авсан учраас орлого нь буураад 45-аас даваад явчих юм бол танах хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг юм ба шүү дээ. Зөв. Яг нөгөө орлогын харьцаагаа л харна. Тухайн зээл дээр хамтран зээлдэгч гэдэг тийм хоёр дахь хүнийг оруулж ирээд байна. Яг ойлгож шүү дээ. Хүн чинь амьдрал янз янзын тохиолдолтой. Жишээл ганцаараа ингээд зээлдэгч байх юм бол тэр зээл аюу эрсдэлтэй болчихж байгаа байхгүй. Тийм учраас ингээд хамтран зээлдэгч буюу аваа нөхөр хоёр хамтдаа орж ирдэг ч юм уу. Аав ээж. Хүүхдүүд нь хамтарч орж ирдэг ч юм уу. Тэгжээ ч нөө банк талаас нь эрсдэлтээс нь л хараад. За өөр нэг асуулт байна. Эхнэр нөхөр хоёр нэг нь ипотекийн зээлтэй 10 жилийн өмнө одоо дахиад 10 жил үлдсэн. Тэгээ нөхөр нь ипотекийн зээл аваагүй. Энэ хүн авч болох уу гэж. Нөхөр нь хамтран зээлдэг ч юм уу? Үгүй. Болно. Тэгвэл болно. Тэгэхээр эхнэр нөхөр хоёр нэг байранда амьдраад нөгөөдхөө ипотекийн зээлээр оруулаад түрээслээд байж болох юм уу тий? Тэрвээ цалин хангалттай хүрж байгаа бол гэсэн үг байна уу? Юу үгүй юу? Яг энэ нэг тийм мушигч байгаа юм шиг тэгээд сонсогдчихж магадгүй. Гэтэ ер нь бол хүн биш тэ. Хэдэн ч ипотекийн зээл авч болно шүү. Тэр орлого нь хүрчээвэл. Гэтэ банк бид нар тийм нэгэнд амьдарч байгаа байхгүй юу? За. Тийм нэгэнд амьдарч байгаа. Яг нөгөө нэг 12,000 зээлэгч 5 одоо 5-аас дээш байр авсан байна гэдэг зарын дараа ерөнхийдөө ингээд нийгэмд ямар амьсгал бий болж байгааг нь шудраг бас нэгтгэж байгаа байхгүй. Тэгж. Нөгөө шудраг бас чаана нөө тэ. Хин 5 байр аваад хин байр авчихдаггүй 2-3 жил очиртай байгаа юм бэ гэж тэ. Тэгэхээр яг энэ юу одоо юу гэдэг өөрсдөө нэг байртай байжгаад тэгээд дахиад байр авах боломж нь байгаад байр авах юм бол энийг бол хязгаарсан юм бол байхгүй. Хязгаарсан юм байхгүй. Авч болно. Гэтэ
авахтаа нэг төрөөс тавьж байгаа шалгуураа л хангасан байх хэрэгтэй гэсэн. Таны өмнөх асуултанд жишээлбэл би өөрийн өмчлөлийн байраа ингээд барьцаан тавиад байр авч болох уу гэдэгтэй адилхан асуудал байхгүй. Айгуул нөө урчлаа 30% тэр эзэмшиж байгаа байраа тавиад авч болох уу гэл болох байхгүй. Ойлголоо. Түрүүн нөгөө журам гарснаас хойш нэг ч хүн 2 байр бишээ 5 байр аваагүй байна. 3 байр. 5 тэгэл 2 байр аваагүй. 2 байр аваа. Гэтэ тэр журам дээр зээж нөгөөдхөө авсан байх нь шүү дээ. Заавал тэр зээл дуусчиж томруулж авсан. Хаагдчихж дараагийн. Ерөнхийдөө бол бас нэг юм байна. Одоо ингээд энэ 140 мянган өрх айл ипотекийн зээл авсан байна. Бид нар бас талбайг ингээд хардаг байхгүй. Ер нь журмаар бол 80 м² хүртэлхийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ нийт зээлдэгчийн баг 75% ч л 80 за 75-аас дээш 76% нь 60 м дотор. 20% нь болохоор 40 м. Тэгээд 40-оос 50 м дахиад нэг 20%, 23%. Тэгээд 60-аас тэр 60 хүртэлх нь ингээд бүгднийг ингээд бодохоор нэг 75-аас дээш байгаа. 80 м² тулгаж авсан те 76, 70 гэдэг. 70-аас 80 хооронд авсан зээлдэгч нар нэг нийт зээлийн 13% байхгүй. 13%. Тэгэхээр чинь эн чинь юу хэлж яана гэхээр иргэд одоо заримдаа энэ зорилт бүрлэгт хүрсэнгөө гэдээ бас шүүмжлээд байдаг. Би болохоор үгүй энэ чи яг хүрсэн зээл байна. Хүрээд байна. Яагаад тэгэхээр яалтчгүй л тэр нөө орлогодоо захирагдаад авж байгаа байрыг харах юм бол 40, 50, 60 м-ийг л авч байгаа шүү дээ монголчууд тий. Тэгэхээр эн чинь нөө зорилт бүлгэн биш юм уу тий? Мөн л дээ. Тий. Хэрвээ үнэхээр мөнгөтөн аваадсан бол бид нар чинь 80 м талбай нь нийт зээлээ чи одоо 30, 40% баах юм бол эн чинь биш шүү дээ гэж. Арай нөгөө хуваарлт буруу явагдаж байна гэж. За одоо цаг тодорхой хэмжээгээр бага үлдсэн учраас ер нь бид нэр төрийн зүгээс, хувийн хвшлийн зүгээс ч гэсэн энэ орон сууцтай болъё гэсэн энэ 2 жилийн ойчирт байгаа энэ хүмүүст аль болох хурдан ипотект хамруулахын тулд юу хийх ёстой вэ? Энэ яриа руу оръё. Тэгэхүү түрүүн та 2 зүйл хэлж ирсэн. Нэг нь бол бодлогын асуудал байсан, нөгөөх нь их үүсвэрийн асуудал байсан. Манайд урт хугацааны мөнгө байдаг байхгүй Монгол улсад. Уг нь урт хугацааны мөнгө хаана байдаг гэхээр тэтгэврийн сан, баялагын сан, тий. За амнасны даатгалын сангууд бас байна л да. Гэхдээ хэмжин жижиг юм ипотекийн зээлийг юу яах хэмжээнд бол биш. Коврлохоор хэмжээнд биш. Тэгэхээр энэ урт мөнгө байдаг буюу одоо энэ сангуудыг уг нь бол засгийн газар юуны түрүүн анхаарад эднэрийг л аягүй сайжруулах хэрэгтэй байна. Тэгэх юм бол энэ санд байгаа мөнгө чинь өөрөө эргээд ипотекийн зээлийн санхүүжилт рүү явах боломжтой учраас одоо нөх хүртээмжийн сайжирна гэсэн. Бид нар одоо өнөөдөр МИК бол бид нар МИК гаднаас ам долларыг ингээд бонд босгоод их усрын авчраад энэ их усрын арилжааны банкудаар дамжуулаад ипотекийн зээл болгож гаргаж байгаа шүү дээ. Одоо яагаад чадахгүй байгаа вэ гэхээр нэг яагаад долларын бонд гадагшаа гаргаж байгааг гаднаас авчирч байгаа гэхээр Монголд тийм хэмжээний их усвэр болон тийм хугацаатай их усвэр байдаг. Манай арилжааны банк хамгийн сайн одоо institutional investor гэж бодох юм бол одоо арилжааны банкуудыг тэгж тавих юм бол арилжааны банкудаар байгаа мөнгө бол өөрөө за дээд нь 2 жилийн хугацаатай дунджаар 6 сар ч юм уу те. Тэгээ хүүн өндөр боломжгүй. Тэгээ бид гаднаас мөнгө авчраас арга байхгүй. За гаднаас мөнгө босхыг гэж бодоо. Сая өчигдөр өндөр те засгийн газар ингээд рефа хийлээ шүү дээ бонд. Тэглээ. За засгийн газрын хөө бол нэг 6-руу төгсөн байна те 5.97 5.96 гэдэг. За 6%. Тэгээ тэрэн дээр чи ингээд бусад зардлууд нэмэгдээд одоо гадны мэрэгжил үйлчлэгээний хууль муулийн ингээд нэг 7 ч юм уу те 7 шимтгэлүүд 7.5 болно те. За тэгээ тэр мөнгө ингээд бодит өртгөн долларын хувьд бол тийм. Тэгээ Монголд орж ирэхээр чинь долларгаа төгрөг болох хэрэгтэй болно те. Swap-ын Монгол банк зөвхөн хийж байгаа те. Монгол банк swap-ын өндрийн зардал нь 8% байна. Тэгэхээр чинь төгрөгийн чинь нэг бодгож байгаа тэр нэг зардал маш өндөр байна. Тэр ийм өндөр өртөгтэй бахаар бид нар энэ мөнгөийг чинь орон сууцны зах зээл рүү ялангуяа тэр нэг өрхийн орлогод нийцсэн тэгээ affordable гэж нэрлэдэг. Энэ чиглэлээр ингээд олгох боломжгүй болчихсон. Тэгэхээр энэ swap гэдэг зүйл чинь өөрөө иргэдэд хүртээмжтэй орлогод нийцсэн ипотекийн зээл гаргах тэр боломжийг хязгаарлаад байна. Яг
нөгөө төгрөг долларын ханшийн өөрчлөлтийг харах юм бол жилийн нэг 6% байгаа. 6-7. Тэгээд бусад зардлаа нэмэхээр 8 гэдэг бол swap-ын зардал болчиход шүү дээ. Тийм одоо аж ахуйн нэгж ингээд бондроо явахаар бол нэг ойролцоогоор нэг 8-9% таах шүү дээ. За тэгээ бус зардлын нэмэд доллар 10 гэж одоо 10 дээр ингээ орж ирээд нөгөө swap-ын зардал 8 нэмэхээр 18% те. Тэгээд за тэн дээр ч нөгөө байгууллагч өөрөө нөгөө ашигын маржин, net interest margin ингээ за 2-4% гэдэг ингээ нэмэхээр 20% зээл байхгүй. Тэгээд өнөөдөр зах зээлийн үүтэй зээл яг 20 байгаа 18 байгаа гэдэг чинь энтэй холбоотой. Тэгэхээр одоо энэ дээр энийг буулгах боломжтой яг бол бас гарсан байгаа шүү дээ. Ерөнхий сайд бол одоо нэг зээлийн хүү бууруулах стратегийг ингээ боловсруулаач гэдэг юм дээр Монгол банкнд хандсан тий даалгавар өгсөн юм шиг. Тэгээ одоо зээлийн хүү бууруулах стратеги гэдэг бол ер нь бол хүн сэдвэлтэй. Зүгээр би бол яг ипотекийн зээлийн хувьд ингээ ярихад бол төр жишээлбэл хоёр зүйл хийж болж байгаа. Яг энэ зээл ипотекийн зээл олгох зорилгоор гаднаас мөнгө орж ирж байвал тэрэнд нь баталгаа үүсүүлдэг юм уу? Тэ? Заавал swap-лахгүй. Тэгээд swap-ийн зардлыг нь төсөв суулгаад ч юм уу те ямар нэгэн байдлаар тэр зардлыг нь ингээд засаг өөр дээрээ аваад яг тэгвэл нөө иргэнд илүү боломжтой ипотекийн зээл олох гэдэг шүү дээ төрийн бодлого нь. Хэрвээ тэр нь тийм бол одоо тэр swap-ийн зардлыг тодорхой хэмжээнд те ингээд яаж болдг юм уу? Төсөвдөө шингэж болдг юм уу? Жишээлбэл 100 сая доллар ингээд гаднаас авчихад энэний swap-ийн зардал нь одоо 8% гэж ботход нэг ойролцоогоор 30 тэрбум төгрөг байхгүй. Жилийн те. Тэгэхэд манай төсөв чинь 35 их найт төгрөг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 30 тэрбум төгрөг чинь бол төсвийн 1% ч хүрэхгүй мөнгө байхгүй. 1% чинь 350 тэрбум төгрөг болчиход шүү дээ. Тэгэхээр энэ 30 тэрбумыг засаг өөрөө ингээд гаргаснараа жишээлбэл нөгөө нэг одоо ипотекийн зээлийг 8% бууруулах боломж гарч иж байна гэсэн үг байхгүй. За одоо буцаад нөгөө ипотек руугаа ороход сая бол бид нэр бодлогын асуудлаар ярьж штэ. Энэ хүүгийн яаж их усрын асуудлаар ярьлаа. Их усрыг яаж олох вэ гэдэг. Энэ дээр танд нэмж хэлэх юм нь одоо бодлого дээр хоёулаа өвлцсөн хугацаагаа зарцуулж. Их усрын дээр нэмж хэлэх юм танд байна уу? Яг уу би бол ингэж л харж байгаа. Их усрыг бол хүссэн өсөөгүй бид нэр дунд хугацаанд гаднаас л авчирна. Монголд тийм урт хугацааны мөнгө байхгүй учраас. Тэр хооронд болохоор жинхэнэ тэр тэтгэврийн сан, баялагын сангуудаа ингээд бойжуулаад мөнгөтэй болгоод тэгээд хөрөнгө хомк гэж ярьдаг шүү дээ. Хөрөнгө оруулалт менежментийн компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг болох хэрэгтэй юм шиг. Тэдрийг ингээд жоохон хурдтай сайжруулах. Тэгсний дараа бид нар гадагшаа доллар авчрах шаардлагагүй. Одоо тэтгэврийн сандаа бонд гаргаад тэр мөнгөөр ипотекийн зээл гаргаад ингээд явах боломжтой. Тэгээ нэг юм нуанс байгаа шиг байна. Та зүгээр болохоор банкн дээр 12-оор авч байна. Ипотек руу 6-8-аар бол ямар ч тэнийг тэтгэврийн сангийн захирал менежер сангийн менежерүүд тийш мөнгө байршуулахгүй. Тэр тодорхой хэмжээгээр яг өсөх эсвэл энд хүү буурахгүй л бол тийм цэвэр бодлогын үдээж бас уйдалтай юм. Яг тэтгэврийн сангийн мөнгө бол 6% зээл рүү орохгүй л хэл та. Тийм. Зах зээлийн хүүтэй зээл рүү жишээлбэл шилжиж болно шүү дээ. Тэр бол өсөлтөө юмсан. Энэ ипотекийн энэ хөтөлбөр маань өөрөө бол тодорхой хугацаанд бол бас ингээд юу их хэвээр сансет их хэвээр байхгүй зогсох хэвээр. Гэхдээ одоо нөө эн чинь яалтчгүй иргэдийн нөө тийм шаардлага байна шүү дээ. Орон сууц. Одоо энэ Улаанбаатар хотын чинь нийт 400 мянган өрхийн чинь талны гэр хороолт амьдарч байна тийм. Улаанбаатар хот маань өөрөө ингээд гэр хорооллын дахин төлөлтийг хэрэгжүүлж байна. Тэгэхээр чинь хүсэн үсээгүй энэ орон сууцууд чинь ипотекийн зээлэл зарагдаж тарна да. Хэрвээ ипотекийн зээл нь албан ёсны санхүүжилтанд баахгүй байх юм бол юу болдгоо гэхээр гэр хороол ингээд тэлээд байдаг. Цаашаа тэлнэ. Яа тэгэхээр гэр хороолд ингээд хашаа аваад гэр аваад амьдрахад бол энэ их усрыг бол хоорондоо ах トゥ нар бие биендээ мөнгө зээлэд шийдэж чадаад байгаа байхгүй. Тэ? Нэг гэр одоо 8 сая үү, 10 сая төгрөг тэ. Хэдэн тагаас хамаараа таваас эхэлж. Найз нөхдөсөө зээлэд ингээд орон сууцны асуудал шийдэж болж байгаа. Тэгэхээр энийг бид нар албан бус санхүүжилтийн схем гэж нэрлэдэг байна. Тэгэхээр ипотекийн зээлийн хүртээмж ингээ багасах тусмаа гэр хороолт хэлнэ. Иргэд бол өөрсдөө хүлээхгүй шүү дээ. Амьдрал нь ингээд явж байгаа учраас ямар нэгэн байдлаар асуудал шийднэ. Тэр асуудлаа шийдэх тэр зөв гарцыг нь
гаргаж өгөх нь одоо төрийн бодлого. Тэгээд хувьчлалыг хамтарч хийх бол бүр сайн. Тэ? Энэ ч уялдаа холбоотой. Яг энэ дээр одоо нэг талаасаа юм хэрэгцээ бол асар их байна. Орон сууцны хэрэгцээ. Нөгөө талаас энэ хэрэгцээ нэмэгдэх тусам байрны үн өсөд байгаа. Тэгэхээр байрны үнийг орлогод нийцүүлсэн байхын тулд засгийн газар бөгөөд төр юу хийж чадах юм бэ? Таны харж байгаа. Одоо ингээд тавал энэ салбарт бас удаан ажиллалаа, бүр нарийн ширийн бүх юм руу бол орж ийн. Тэгэхээр засгийн газар төр ийм юм хийчихвэл энд байрны үн буунаа ч гэдэг юм уу те. Байрны үн ингээд орлогод нийцсэн олон хүнд хүртээмжтэй болох юм аа гэдэг тийм зүйлүүд байна уу? 1 2 3 4 хамгийн эхлээд миний зүгээр бодлоор бол тэ. Хэрвээ би ерөнхий сайд байсан бол гэж яриа. За. Тэгвэл би орон сууцны одоо бодлого гэдэг тийм бодлогын баримтчиг гаргана. Эхлээд. Гэтэ нэг цаас боловсруулснаар Үгүй. үнэн унахгүй шүү дээ тий. За. Энэ цаасны ач холбогдол нь юу гэхээр зах зээл рүү аягүй тийм clear message өгөх хэрэгтэй байхгүй юу? Тодорхой ингэж мессеж өгнө. Одоо өөрөөр хэлбэл барилгын компаниудыг яаж төр дэмжих гэдэг юм. Тийм метр квадрат үнийг доктортой ойлгохын тулд яаж дэмжих. Тэр чинь бодлогын тэр баримтчигтай орох хэрэгтэй. Жишээлбэл метр квадратыг доктортой одоо үнийг нь өсөлтөнд ингээд докторжуулах зорилгоор бусад орнуудад яад юм бэ гэхээр тийм одоо аржааны банкны зээлийн хүүг бууруулахтай холбоотой баталгаа ч юм уу те эсвэл ард нь ингээд сангийн сан байж байгаа. Тим имийг одоо бий болгох те. Одоо барилгын компаниудыг л одоо өвтөг зардлыг бууруулахтай холбоотой тэр дэмжлэгүүд хэрэгслүүд байна гэсэн үг. Тэгэхээр нэгэнт бодлогын баримтчиг гарах юм бол тэрийг дагаад policy support буюу бодлогын дэмжлэгүүдийн арга хэрэгслүүд нь гарч ирэх байхгүй. Тэгээ өнөөдөр бид нэр тийм байхгүй байгаа учраас ингээд дураараа байгаа байхгүй. Тийм бодлогын баримтчиг байхгүй дээр нь ахаад хэлэхэд нэг шүмжилчээ те. Манад институт залга. Миний бодлоор энэ орон сууцны одоо энэ үнэхээр чухлаа. Энэ зах зээл ингээд ач холбогдол бүгдэлтэй байна. Нийт иргэдийн одоо тэдэн хувь те 30% нь л орон сууцнд амьдарч байна. Бусд нь ингээд юу одоо юу гэдэг сайн амьдрах нөхцөлийг сайжруулах хэрэгтэй гэж үзэж байгаа бол энэ эзэнтэй болох хэрэгтэй шүү дээ. Тэр эзэн нь болохоор институт зөхгүй. Магадгүй эдийн засгийн хөгжлийн яам ч юм уу, магадгүй сангийн яам ч юм уу те энэ санхүүгийн асуудал яригдчих шүү дээ. Бид нар чинь Монгол банк бол энэ чинь 13 оноос хойш өнөөдөр хүртэл чимээгүй хийгээл яваад байгаа шүү дээ. Уг нь бол Монгол банк битгий наад чи хагас төсөө шинжтэй үйл ажиллагаа байна гэд валютын сангийн нөхдүүд чи 17 оноос хойш ингээд та нар exit хийгээд те цагнаад байгаа шүү дээ. Ер нь бол хурж ирэл та нар ингээд болохгүй шүү дээ гэд. Гэтэл нөө засаг талдаа энэ асуудал чи эзэн болоод явдаг яам одоо хүртэл алга ингээд эсвэл хүндэн даатгаад өгчтэй нөгөө нь сайн биш болчоор асуудал хаягдчихдаг ч юм уу те. Тэгээ энэ нөхцөл байдал холбоотой ямар асуудал үүсэж байгаа гэхээр government will leadership гэдэг нэг асуудал шүү дээ. Асуудал дээр тийм засгийн газрын манлал. Энэ байхгүй болохоор дурын хүн гарч ирээд дурын юм яриад энэ салбар чинь бас өмөлөд байгаа байхгүй. Тэ? Нэг улс төрч энэ асуудлыг огт хамаагүй мөртлөө яг энэ асуудлын хүрээнд айгүй том мэдээлэл хийхэд л хүмүүс тэр ч өө гэл ингээл ханраалтай дургуурч тэ. Тэгэхээр чи эн чинь өөр нэг энэ салбараа хөгжүүлэх доктортой байлгахын эсрэг юм яваад хахад эн чинь эзэнгүй учраас тийм боломж гарч ирээд байгаа байхгүй. Эзэнтэй байсан бол буюу институт яриад шүү дээ. Аль нэг төрийн байгууллага энэ асуудлыг ингээд доктортойгоор хэдэн жил дараалаад ингээд те бодлогын баримтчгуудаа ингээд гаргаж явах юм бол энэ асуудлууд аяндаа цэгцрээд явахаас аргагүй. Цэгцэрнэ. Тэгэхээр нэг бодлогын баримтчиг маань миний бодлоор бол хоёр багантай байх хэрэгтэй те. Нэг талд нь метр квадрат үнийг доктортой байлгахад төр юу их одоо ямар дэмжлэгийг хувьчлалт үзүүлэх юм бэ? Тэ? Нөгөө талд нь болохоор санхүүжилтийн асуудал буюу ипотекийн зээл хүртээмжтэй тэгээд орлогот нийцсэн байхтай холбоотой ямар асуудлууд хийх юм бэ те? Түр юу хариуцж хийх юм бэ? Хувьчлал юу хийх юм бэ? Хувьчлалс чинь түр уриалах хэрэгтэй байхгүй. За би энийг нь хийчихэ, та нар энийг нь хийчихэ. Тэгээд төрийн бодлогч өөрөө бол миний бодлоор нөө жижиг чулуугаар том чулуу хөдлөх хэрэгтэй шүү дээ. Тэ? Түр өөрөө ингээл мөнгө гаргаал те татвар төлөгчдийн татварыг нэмэл нөгөө мөнгөөр ингээл 500 тэрбумыг зах зээл рүү ингээл за ипотекийн зээл шүү гэж өгöd шаардлага байхгүй. Уг нь тэр 500 тэрбум чинь хувьчлалс гаргаж явах хэрэгтэй. Хувьчлал чинь тэр мөнгө чинь гаднаас оруулаад ир чинь те. Тэгээд тэр мөнгө нь дотооддоо ажиллаж явах тэр нөхцөл нь бүрдүүлж байгаа. Одоо бол өнөөдөр ингээд ямар ч боломжгүй байгаа. Тэгээд их усүр байхгүй учраас хүмүүс зээл авъя те. Яг нэг талаас цэвэр эрэлт нөгөө талаас нийлүүлэлтийн асуудал. Аль алиг нь бодлогоороо ингээд
бичих ёстой. Энэ бол одоо юу гэдэг нь тухайн засгийн газартай өөр ингээд хийх ёстой ажил. Яг одоо миний их хурлын даргын маш их дэмжиж байгаа зүйл бол энэ эдийн засгийн чөлөөлөлт байгаа. Эдийн засгийн чөлөөлөлтийн үрээнд төр өөрөө хувийн хвшилтэй бизнес хийж өрсөлдөж байгаа бол энийг төрлөөн шилжүүлэх хэрэгтэй. Нэгсэндээ яг хувийн хвшлийн хийж байгаа бизнесүүдийг эрхэлж байгаа төрийн өмчит компаниудыг татан болгоё. Эсвэл хөвчлээ те. Ийм зүйл яг их хурал дээр өнөөдөр бол явж байна. Хоёр дахь нь бол юу гэж харж байгаа вэ гэхээр энэ засгийн газраас энэ олон татаас өглөхийг ингээд ер нь зогсоох хэрэгтэй. Үе шаттайгаар. Тэгээ нэг дор зогсоовол магадгүй маш олон компаниуд ажлын байр гэдэг ингээд шок өгөх магадaltaй. Өнөөдөр ипотекийн зээлийн тоог нэмэх нэг олголтыг хурдлуулах хууль эрх зүй юу өөрчлөх хэрэгтэй вэ? Одоо хууль эрх зүйн хүрээнд одоо баялагын санг татан одоо оруулсан байгаа шүү дээ. Баялагын сангийн 500 тэрбумаар орж шүү дээ. Хуримтлалын сан бол одоо эрүүл мэнд, боловсрол, ипотек гэдэг энэ гурван асуудлыг бол чиглэнэ гэж тэ. Гэхдээ баялагын сангийн бас нэг дутагдaltaй зүйл нь болохоор тэнд ингээд баялагын сангийн их усрыг 10 бодлогын хүүгээс дээш менеж хийнэ гэдээ бас нэг хязгаарлалт оруулсан. За. Хязгаарлалт оруулсан байхгүй. Тэгэхээр нэг Монгол банкны өөрийнх нь эзэмшиж байгаа одоо тэр нэг 6% зээлийн одоо тэр юу шүү дээ, бонд шүү дээ. Энийг баялагын сан руу шилжүүлж өгөх боломжтой болчихж байгаа. Тэрний чинь хүүн одоо 4.5-аас ингээд 1 хооронд купон явж байгаа байхгүй. Уг нь бол баялагын санд хэрвээ тэр очиж юм бол Монгол банк exit хийж чана гэсэн. За хөтөлбөрөөс гараа авчиж байна. Монгол банк санхүүжүүлэх шаардлага. Гэхдээ Монгол банк баялагын сангийн агентийн хувьар энэ үйл ажиллагаа удирдаад үргэлжлээд явж болно. Их усэр нь бол баялагын сангаас гардаг гарах байхгүй. Тэгээд энэ нэг юмыг аягүй тийм боломжтой болгохын тулд одоо баялагын хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Баялагын хуулинд ядаж. Тэгээд бид нар чинь баялагын сан, тэтгэврийн сан ерөнхийдөө бол орон сууц санхүүжилтын энэ зах зээлийн хамгийн том одоо багнууд нь бол ерөнхийдөө энэ сангууд байх хэрэгтэй. Ирээдүйд баялагын сан, суурьуд нь энд байгаа ипотекийн зээл, эдгээр сангууд дээрэс нь энэ зээлийн чинь хөрөнгө оруулалт хэрэгсэл болгож байгаа тэр хөрвүүлж байгаа тэр бонд болгож байгаа энэ зүйлийг чинь орон сууц санхүүжилтын компани хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ мөнгөний зах зээл дээр байгаа кэш флоу буюу энэ их усрыг зээлүүдийг багцлаад үн цаас болгоод тэр үн цаасыг нь болохоор баялагын сан худалдаж авах замаар баялагын санд байгаа мөнгө чинь буцаад арилжааны банкудад дараагийн зээл их уср болоод очих хэрэгтэй. Тэгэд иймэрхүү бодлогын шийдлүүдийг уг нь бол одоо хийхэд бол энд бол таны эдгээр мөнгө хэрэггүй зүгээр нэг эрх зүйн шинжилгээ реформ их замаар хийх боломжтой. За ингээд өнөөдрийн ипотекийн зээлийн иргэн тойронд болж байгаа асуудлууд хийгээд эргээд иргэдийн асуултуудад оновчтой хариулж өгсөн маш сонирхолтой яриаг бид нэр хийлээ. Бидний урилгыг хүлээж авч энэ сонирхолтой яриаг хийсэн Микийн захирал гантлага захиралтай маш их баярлалаа. Би бас баярлалаа оролцуулсанд. За ингээд таны ажилд амжилт хүсье. За мөн амжилт хүсье. За баярлалаа.